Чам руу хүрэх зам анхнаасаа дардан байгаагүй. Шорон гутланд наалдаж салхин нүүр өшгөлсөн өдрүүд олон байсан. Зарим орой би өдөржин амьдралтай ноцолдсоор өөрийнхөө дууг хүртэл сонсох дэнхэлгүй болж хаад орж ирдэг байж. Тэгэхэд чи байдаг байсан болохоор дотор палхи талаас ч байсан бохимдол хүртэл аяанда намжчихдаг байсан юм байна. Шүнжин салхинд жинтсэн хүн галын дэргэд дулаацах шиг дотор байсан хамаг хүйтэн аажмаар харилж хатдаг байж. Тийм болохоор би амьдралыг нэг их амар зүйл гэж боддоггүй байжээ. Одоо харин хаалгангоохот чи байхгүй ч байж магадгүй гэх бодол буцах гэргүй хүн шиг доторыг минь эзгүүрүүлж байна. Хүн заримдаа хамгийн хайртай хүнээ нэг том алдаагаар биш, голын эргийг баг багаар эдсээр байдаг ус шиг итгэлийг нь анзааралгүй элээчгдэг юм байна. Нэг нэгээрээ бол жижигхэн мэд санагдсан худлууд маргааны үеийн бодлогогүй үгс дараа өөрчлөгднө гэж хойшлуулсан мөчүүд тэр бүхэн нийлсээр нэг л өдөр хамгийн итгэлтэй харагддаг байсан харцанд эргэлзээ үлдээж гэж. Хамгийн харамсалтай нь би тэр эргэлзээгч нь харсаар байж энэ удаа болчихно гэж өөрийгөө харагдаад дахиад тоглосон. Тоглохгүй гэж амлчихад хүртэл мөрөөдө тоглоом гэдэг хоосон халаасыг дүүргэж болох боломж мэт харагдсан. Амьдрал нэг газараа гацчихсан үед 10 алхахын оронд нэг үсрээд гараад явчих гарц шиг санагдсан. Хүн тэгээд болохгүй байгаагаа хүчээр болгочих юм шиг маргаашийг нэг шөнийн дотор өөрчилж болно гэж өөрийгөө их амархан хуурдаг юм байна. Гэхдээ дотроо би энэ замын төгсгөл сайн зүйлд аваачихгүйг баг багаар мэдэрсэн ч ганц удаа гэсэн тасарч өгдөггүй гордлох дээсээр дахиад л гараад үрчихжээ. Хамгийн аимшигтай нь би тэр харанхуй нөхрөө ганцаар авнаагүй гэр бүлээ дагуулад унчихж. Харин чи тэр бүхний дунд нурж эхэлсэн дээврийг доороос нь түшиж үлдэх гэж хоёр гараараа хам хүчээрээ тулж зогсдог хүн байсан. Харин би ядарсан ч үлддгийг чинь, гомдсон ч дэргэд байдгийг чинь хайр гэдгээр нь биш, хизээч өөрчлөгдөхгүй зүйл шиг бодож явж. Чи байж л байна. Чи хизээч явахгүй гэж бодсоор хамгийн үнэтэй зүйлээ хамгийн ихээр анзааралгүй явсан байна. Гэртээ ороход гэрэл асаалттай байхыг жирийн зүйлгээд бодчихж. Гэтэл тэр гэрэл зүгээр нэг асаалттай чийдэн биш, өдөрч нь ядарч тойлдсон ч гэртээ байгаа хүмүүсээ дааруулахгүй гэсэн хэн нэгний чиний минь хичээл зүтгэл байжээ. Би тэр гэрлийн үн цэнийг бүдгрээд эхлэх үед нь л ойлголоо. Одоо харин өөрийнхөө унтраачихсан тэр харанхуй дотор чамааг хайжсан. Бидний амьдралын хамгийн сайхан мөчүүд дандаа мөнгөтэй хамт ирээгүй юм байна харт минь. Яагаад хөх хотын хүүтэн салхитай гудамжинд хоёр хүний мөрөөдөл нэг нэгнийхээ мөрөн дээр дулаацж явсан үе бий. Ирээдүй гарт баригдахгүй хол байсан мөртлөө бид хоёрын ярианд бол аль хэдийн бүтчихсэн юм шиг ойр санагддаг байж. Тийм ээ. Замын үдээс хүнсээ чирчирээд ядарсантаа нүд анилдаж суусан мөртлөөл маргаашаа ярихаараа дахиад л инээжигдэг шөнүүд байжээ. Тэр үед амьдрал биднийг эрхлүүлээгүй. Гэхдээ бас салгаагүй. Харин ч юу ч хангалттай биш байсан тэр өдрүүдэд бид хоёр бие биенээ түшээд суухад л амьдрал нэг их дутуу санагддаггүй байж. Анхны хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонссон тэр өдөр би халаасандаа нэг их мөнгөгүй байсан ч зүрхэн дотроо энэ хорвоогийн хамгийн баян хүн шиг догтлон зогсож байсан. Миний өмнө миний хайртай эмэгтэй, миний хүүхэд, миний бүтээсэн амьдрал амьсгалж байсан. Одоо бодохоор аз жаргал гэдэг том байшин их мөнгөнд байдаггүй юм байна.
жинхнээс. Харин орой ядарч ирэхэд хүлээж байдаг сэтгэл, хүйтэн гараа атгуулах дулаан итгэл, маргаашийг хамт төсөөлөх хантай байхыг хэлдэг байж. Тэр үед бидэнд бүх зүйл байгаагүй тийм ээ хараа. Гэхдээ бид бие биенээ алдаагүй байсан. Одоо л ойлгож байна. Аз жаргал гэдэг дансанд нэмэгддэг тоо биш юм байна. Харин орой ажлаас ирэхэд хүйтэн гараас атгаад өөдөөс инээмсэглэдэг дулааныг хэлдэг юм байна. Чамайг хамгийн их өвтгсөн зүйл миний алдсан мөнгө биш байсан баг. Этгээд дэрэгдээс түшсээр байхад дахин ганхаж сэтгэлийг чинь ядрааж байсан минь л хамгийн ихээр өвтгсөн байх. Өөрөө нордог атлаа шүхрээ надад барьж зогсдог хүн шиг хамгийн сүүлд өөрөө даарч үлддэг байж. Харин би удахгүй бүх зүйл сайхан болно гэж хэлсээр хатаж эхэлсэн цэцгээ услахын оронд маргааш бороо орно гэж найдсаар явжээ. Хамгийн их харамсаж байгаа зүйл гэвэл чамайг уйлж байхад аргадаж тэрхийн оронд нэмж шархлуулдаг нь байж. Хүн танихгүй нэг биш хамгийн хайртай хүнэл хамгийн гүн шархлуулдаг юм байна. Тэр үгс одоо хүртэл миний толгой дотор хатаастай үлдэж. Чи хамгийн хэцүү өдрүүдэд дэрэгдээс минь холдоогүй. Харин би дэрэгд чинь байсаар байж чамайг ганцаардаж уйлдаг болтол нь өвтгсөн байна. Салах тухай сонссон тэр өдөр би дотроо ямар ч жимээгүйгээр нурж болдгийг анх удаахаа мэдэрлээ. Гадаа юу ч өөрчлөгдөөгүй мөртлөө миний хардаг бүх зүйл өнгө алдчих шиг. Зам хിവэр, тэнгэр хിവэр, амьдрал хүртэл урдны хараа үргэлжилж байсан ч би л ганцаараа дотроосоо хоосорч өгсөн хүн шиг алхах болж. Чамгүй амьдралыг төсөөлөхөд гэр маань зүгээр л хана. Амьдрал маань зүгээр л өдөр өнгөрөөжгүй цаг хугацаа шиг л санагдаж байна. Хайртай хүний алдахтаа өөрийнхөө амьдралыг хамтд нь алдчихдаг юм байна. Гэхдээ би энэ загтлыг өрөвдүүлэх гэж бичээгүй. Бидэнд болсон бүхнийг болоогүй мэд болгох эд шид байхгүй. Бас чиний өвдөлтийг зүгээр мартчихна гэж хүлээх нүүрч байхгүй. Харин хаалга бүрэн хаагдахаас өмнө надад нэг л алхах зайвалтэй гэж гуйж байна. Би энэ удаа өөрчлөгднө гэж ярихгүй. Чимний амлалтаас илүү амьдралаас минь хариулт хүлээж байгааг ойлгосон. Тийм болохоор хүүхдүүдийнхээ нүд рүү игц харж чаддаг аав чиний нуруунд дээр нэмэлт ачаа биш налж болох мөрөн байх нөхөр болохыг өдөр өдрөөр харуулъя. Би хүүхдүүдтэй аав нь баймаар байна. Чинийхээ хань хിവэр үлдмээр байна. Сүүлч удаа итгэж болох өчүүхэн завлдсан бол би тэр зайг үгээр биш үлдсэн амьдралаараа дүүргий. Windows fog with passing rain, I drive alone, recalling pain. Every mile a step in vain, I hold your ghost, I hold your name. I walk alone through memories, haunted streets and silent seas. Your laughter lingers in the air. I search for you, but you're not there.